Танши олон улсын корпорац нь 5,000 жилийн түүхтэй Хятадын алдарт хорхоо усны жороор хийсэн биологийн идэвхтэй бүтээгдэхүүнээр иргэдийг эрүүлж үйлснээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх улс орон салбараа байгуулан ажиллаж байна. Тус корпорац нь 2012 онд Монгол улсад албан ёсны төлөөлөгчөө оруулан салбараа нээснээр 80,000 гаруй гишүүдтэй болжээ. Тэгвэл Танши корпорацийн 209-р салбар нь Ховд аймагт сүүлийн 7 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 300 орчим гишүүдтэй болж эдгээр хүмүүс өөрсдөө ажлын байр гаргаж цалинтай орлоготой амьдрах боломжтой болсон байна. Танши корпорацийн 209-р салбар нь Ховд аймагт сүүлийн 7 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Танши корпорацаас үйлдвэрлэн гаргаж байгаа 100% амтан ургамлын гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Таншигийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 1 номерын хүнсний аюулгүй бүтээгдэхүүн бөгөөд нэгдсэн үндэсний байгууллага хүлээн зөвшөөрч 13 бүтээгдэхүүнд нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас алтан медаль олгожээ. Мөн чанарын технологийн стандартын шаардлагыг хангасан хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнд олгодог олон улсын ISO 9000-9002 гэрчилгээ авсан ямар нэгэн химийн элемент ороогүй бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай юм а. За би одоо та бүхэндээ эрүүл байж урт наслах өвдөс ер нь одоо ямар юмд байдгийг гэдгийг тайлбарлаж өгье. Эрүүл байхын тулд нэгдүгээрт нь бид нэр зөв хооллох хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь бид нэр идэвхтэй зөв хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт нь сэтгэлийн амар амгаланд байх юм. Дөрөвдүгээрт нь дутж байгаа юмаа нөхөж энэ биологийн идэвхт бодисуудыг бүтээгдэхүүнүүдийг бол заавал хэрэглэж сурах хэрэгтэй байна. За жишээ нь хүн ер нь яагаад өвдөд идэм гэхээр хоёрхан шалтгаанаас болоод өвддөм байна л да. Нэгдүгээрт нь гадны хүчин зүйлээс болоод өвдөнө, хоёрдугаарт нь дотоод хүчин зүйлээс болоод өвдөнө. Гадаад хүчин зүйл гэдэг нь ерөөсөн өвчин үүсэх шалтгааны 20% нийцэлнэ. Дотоод хүчин зүйл гэдэг нь өвчин үүсэх шалтгааны 80% нийцэж байгаамаа. Энэ буруу хооллолт байна 80%. Буруу хооллолтоос болоод бидний бие организмд юу бий болохыг бол бохирдолт, тижээлийн дутагдал, дархлаа сулрах гэд 3 үндсэн юм бий болж идэм байна. Ер нь одоо бохирдол таана явах бол судсан байна. Бидэнд бол 1200 км судас байгаа. Энэ 1200 км судас маань бидний одоо буруу хоолтоос болоод өөх тосоор дүүрэх, давсаар одоо ханд нь очиж наалдах гэд ингээд нарийсдаг. Цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны одоо өвчний 80% нь бол судасны нарийсалтаас болд юм байна. Тэгвэл бид нар бас санаа зовох шаардлагагүй юм байна. Энэ Танши олон улсын корпорацийн өөх бууруулах цай гэж алдартай мундаг цай байна. 10 гаруй төрлийн үйлчилгээтэй дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас алтан медаль авсан цай байна. Энэ цай бол судасны ханыг дотроос нь хайлуулан цэвэрлж өгдөг гихмичлэнгээр 10 гаруй төрлийн үйлчилгээтэй ийм агуу цай байна. Хоёрдугаарт нь бид нар гидсээ цэвэрлэх ёстой байна. Гидсэнд маш их хэмжээний бохирдол бий болж идэг. Бидний гидс бол хамгийн их ачаалтаа эргэтэн нөгөө утгаараа бол хамгийн одоо дархлааны системийг дэмжиж яадаг ийм чухал эрхтэн юм байна. Тэгэхээр энэ гидсний бохирдолтоос болоод мянган өвчний эхлэл эндээс үүсэлтэй гэж үздэг. Тэгвэл бид нар гидсээ яаж цэвэрлэх үгэл гидснийг өргөлцөх хөдөлгөөн сайжруулдаг юм их хоол хүнсэнтэй төлхөө хэрэглэх ёстой. Дээрээс нь энэ ургамлын гаралтай манад одоо шинээр ирсэн пост сироп гэдэг бүтээгдэхүүн байна. 30 гаруй төрлийн жимс ногооны эслэгээс бэлдэж авсан усанд уусамтгай эслэг. Энийг уугаал усаа сайн уугаад байх юм бол гидс маань маш сайхан цэвэрлэгдэх нэ. Ингээд гидсээ цэвэрлээд ирэхээр даралт ихсэх, зүрх нь өвдөх гэд олон төрлийн юмнууд бол одоо байхгүй болох юм байна л да. Тэгэхээр 5 махатын онлоор бол бидний бүдүүн гидс нарийн бүдүүн гидс уушиг 2 хос эргэтэн, нарийн гидс зүрх 2 хос эргэтэн байгаа юм. Тэгэхээр даралт нь ихдэг, зүрх нь өвдөх хүн бол яах нь бид нар гидсээ цэвэрлэх ёстой байх нь. За энэ пост сироп гэдэг ийм агуу бүтээгдэхүүн байна. За энэ мэтлэнгээр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд бас олон төрөл байгаа. Жишээлх юм бол энэ хитозон гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас алтан медаль авсан бүтээгдэхүүн байна. Энэ одоо 40 гаруй төрлийн үйлчлэгээтэй. Хамгийн нэгдүгээрт нь бидний цусыг цэвэрлж өгдөг, цусыг шүүрж өгдөг, үений шингэн нөхж өгдөг. Хөл гар үе мөчний өвдөж байгаа хүн маш их байгаа, зүрх нь өвдөж байгаа хүн маш их байгаа. Тэгвэл цусаа энэгээр шингэлж үеийнхаа шингэнийг энэгээр нөхөх нэ. За энэ мэтлэнгээд цэвэрлэгээний бүтээгдэхүүн манад бол олон төрөл байгаамаа. За ингээд тижээж эрүүлжүүлэх бүтээгдэхүүнээс би ганцхан кальцийг ярьж өгье. Насан турсан хүний биед бол нэг 2.2-оос 2.3 кг кальц байдаг юм байна.
Тэгээд бид нар өдөрт нэг 800-аас 1200 мг кальцийг хоол хүнсээр авчих ёстой. Тэгээд эрдэмтдийн судалгаа хийгээд үзэхдээ ер нь монголчууд бол нэг 370-ыг гадаадын өндөр хөгжилтэй орнох нэг 500-аас 600 мг кальцийг бол хоол хүнсээр авд юм байна. Энийг авахын тулд бид нар 2-4 литр сүү уух ёстой юм байна. Тэгэхээр тийм боломжууд биднэрт бол байхгүй байгаамаа. Тэгэхээр энэ кальцаа яаж нөхтийн гэхээр организм өөрөө бүх юмаа зохицуулж идэм байна. Өөрөөр хэлэх юм бол бүх одоо энэ 2.2 кг кальцийг 100%-гээд аваад үсэх юм бол 1% нь үений шингэн цуснд байна. А 99% нь хатууид үс хумс арга яс гэдэг ийм юмд байж идэм байна. Тэгэхээр кальци одоо авах хэмжээгээр авахгүй болохоор цуснд байгаа одоо цуснаас үений шингэнээс тархинд мэдээлэл очино. За энэ хүний кальцийн дутагдaltaй байна одоо яах вэ гэд. Тэгэхээр төв мэдрэлийн систем бамбаа улчирхаантай үүргэг нь тэндээс гормон ялгаруулад бидний үс хумс яс гэдэг энэ бүх арга яснаас кальцийг аваад цус руугаа хийж энэ үйл ажиллагаагаа хийдэг байна. Кальц удаа жишээлх юм бол бие организмд олон үүрэгтэй. Зүрхний гялгар булчингийн агшдаг сундаг үйл ажиллагаанд оролцсон, цус бүлэгнэлтэнд оролцсон, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд оролцсон, үржлийн эрхтний үйл ажиллагаанд оролцсон. Дээрээс нь бүх булчин сүрэмсний агшдаг сундаг үйл ажиллагаанд оролцсноо. Яг энэ чиглэлээр одоо ямар нэгэн биед нь өвчин зовөр янз бүрийн байгаа бол яах нь кальцийн дутагдaltaй байна гэж үзэх нь. Одоо орчин үед бол манай монголчуудын дунд бол нурууны суулт, хүзүүний хожилт, өсгийн өлмийн өвдөг дохоонд нь яс ургах гээд кальцийн дутагдлаас улбаалсан маш олон төрлийн эмгэгүүд бол бий болж байна. Тэгэхээр ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлаад кальцийн дутагдлаас 147 төрлийн эмгэг өвчин үүсдэг болохыг бол эрдэмтэд судлаад тогтоосон байж байгаа маа. Тэгэхээр бидэнд бол кальц хэрэгтэй байныг бол маш чухал хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр ямар тохиолдолд бид нэр кальцийг их алдах вэ? Нэгдүгээрт нь газтай ундаа их хэрэглэх, арх хэрэглэх, тамхи татах, кофе уух энэ дөрвөн тохиолдолд бол кальцийг бол маш их хэмжээгээр алдчихийд юм байна. Тэгэхээр эндээс одоо аваад үзэхэд бол кальц бол маш чухал хэрэгтэй юм а гэдгийг хүн хөнгөө одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бид нэр гадуур кальц зөндөөл байгаа. Тэгвэл энэ одоо бидний хэрэглэж байгаа кальц бол хоёр төрлийн кальц байна. Ион төвшний кальц, молекул төвшний кальц гэдэг. Молекул төвшний кальц гэдэг нь яадын гэхээр 30% нь одоо кальц байна, 70% нь давсны нэгдэл байх нь. Жишээлх юм бол кальц хлорид. За одоо ингээд аптекууд дээр бол D3 та кальц, адууны бэлтгэмэл кальц, Америкийн кальц гэдэг маш олон төрлийн кальцууд байгаа. Энэ кальцууд бол цөмөрөө молекул төвшний 30% одоо кальцтай, 70% нь давсны агуулмжтай ийм кальцууд байгаамаа. Тэгэхээр энэ давс гэдэг нь бол бидний судсыг одоо хатууруулна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол ходоодыг одоо улаасгаж байдаг. Гуравдугаарт нь энэ тэнд шохоо чулууг бий болгож байдаг ийм сөрөг нөлөөтэй байгаамаа. Тэгэхээр дэлхийд дээр одоо хамгийн сайн кальц хаана байна гэвэл Тэншийн олон улсын корпорацийн энэ ион төвшний кальц байна. Энэ кальцаараа дэлхийд дээр бол брэнд дэлхийн 1 номерын үндэсний аюулгүй бүтээгдэхүүн тооцогддог. Нэгдсэн үндэсний байгууллага хүлээн зөвшөөрчихсөн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн корпорац юм байна. Тэгэхээр манай Тэншигийн одоо кальц нь энэ жишээлх юм бол ясны биокальц нь нэг одоо уут нь 400 мг кальцийн агуулмжтай. Та хоол хүнснээсээ 400-ыг нь авлаа. Энийг нэгийг уухтаар яах нь өдөр болгон та кальцээ бүрэн дүүрэн өгч яах гэсэн үг байна. Дараа нь хүүхдийн кальц гэдэг кальц байна. Хоёр төрлийн уургатай, олон төрлийн одоо витамины найрлагатай. Жирэмсэн ээжүүд ууж болно, няраа хүүхдүүд хүртэл ууж болно. Энийг бол одоо зөндөө хэрэгжилж байгаа. Үр дүн нь бол гарцсан байж байгаа. Жажилдаг кальц гэдэг кальц нь D витамин ихтэй. D-ийн дутагдал бол маш их байдаг. Тэгвэл бид нэр D-г дангаар нуухгүйгээр шууд энэ жажилдаг кальц гэдгийг уух юм бол D витаминаж авна, кальцаж авна. Үр дүнтэй ийм кальц байна. За тархины кальц гэдэг кальц байна. Одоо бидний дунд бол толгой тархи нь одоо өвдөх, нойр гүйдэлд орсон хүмүүс бол маш их байна. Юмаа мартдаг, ой тогтоолт нь муудсан ийм одоо ачаалттай усуд бол маш их байна. Тэгвэл энэ бүгдэд энэ тархины кальцийг уухад бол илүү үр дүнтэй. Энэ дотор B-ийн төрлийн витамин их байна, уурга байна. Тэгээд нэмдэг нь кальц байна. Ийм учраас ой тогтоолтыг сайжруулдаг агуу ийм кальцуд байна. За ингээд манай бүтээгдэхүүнийг одоо хэрэглэе, зөвлөгөө авъя гэж бодж ивэл манай Ховд аймаг дахь салбар бол улаан загалмаад байрлаж байгаа. Харилцах ус 90438586 9554 2957. Улаанбаатар дахь хаяг
Лавартаар 1-р сургуулийн баруун урт таталд Чанан бүрт төвийн 3 давхрын 312 номерт байгаамаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ одоо талархаж гэлалаа. Манай бүтээгдэхүүнээр одоо та нар ууж идэж хэрглэж өөрчлөлөөрэй. Ховд аймаг дахь таншийн 209-р салбар нь аймгийн Улаан Загалмайн хорооны нэг давхурт байрлаж байна. Холбоо барих утас 9943 8586 9554 2957.